яг үүсэж байгаа асуудлыг асуулаа. Сумьяадар саач яамныхаа зүгээс бас тодорхой хариулт өглөө. Нэг зүйлтэй л үнэхээр санал нэг байна. Өнөөдөр бас манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжаад энэ орон нутгийн удирдлагуудын энийг сонсох тэр 21 аймаг 330 сум маань өөрөө нэгдмэл бодлогоор улс орон хөгжих ёстой болохоос бүгд өөрөө өөрсдийн сонирхол эрх ашигт бол асуудал явахгүй гэдгийг тодорхой байгаа. Сая ингээд 2017 оны 4-р сард өргөдлийн байнгын хорооноос яг энэ түгээмэл тархастай ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад тэгээд энэ асуудлыг эртхэн шийдэ гэдэг үүрэг чиглэлийг тухайн үеийн сайд, даштар сайдад одоо энд сууж байгаа магадгүй тухайн үед бас ажиллаж байсан уул уурхай хүнд үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад бас өгсөн. Тэгээ өнөөдөр хүртэл ингэж явж байгаад одоо Сумьяадар сайд сая хэлж байна. Сая нэг эцсийн саналыг аваад одоо оруулж ирж байна гэд. Энийг хурдан шийдэх хэрэгтэй байна. Энийг бол одоо эх 7 хоногт шийдэх нэ. Энэ дээр өргөдлийн байнгаараа та бүхэнтэй хамтарч ажиллаад нэг тийшин цэгцлэгт бэлэн байна гэдгийг хэлье. Харин гол мөрөн тэр ус туул голын болоод гол мөрний яг ундраг их тэр газар хайрга дарга олборлох нь одоо хориотой байгаа болохоос биш уулын дарга олборлох нь чөлөөтэй шүү гэдгийг бид нар уг нь 3 сарын 16-ны өдөр энэ өргөдлийн байнгын хороо бүр хуралдаад тэг бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн сатаа болох юм байхгүй шүү гэдгийг уг нь аймаг нийслэлийн удирдлагуудад албан бичгээр бид нар бол хөргүүлсэн байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдрийг болтол яг ийм бүтээн байгуулалтын ажлыг зогсоод байгаа юм шиг ийм ойлголт яваад байгаа учраас бид энийг өнөөдөр нэг тийшин цэгцлэх үүднээс өнөөдрийн өргөдлийн байнгын хороо яг энэ түгээмэл тархастай ашигт малтмалтай холбоотой асуудлаар салбарын сайдын мэдээллийг сонсоод тэгээ энэ дээр бас үүрэг чиглэлийг ингээ гаргаж байгаа учраас та бүхэн маань энэтэй холбоотойгоор бидэрт бас саналаа хэлвэл зүгээр байна. Ерөнхийдөө энэ асуудлууд бол бас нэг зүйлийг хэлэхэд энэ Бат Баясгалан дарга би бас та нартай холбоотой асуудал энд гараад байгаа. Юу гэхээр уг нь энэ байнгын хороноос гарсан тогтоол дээр бол яг туул голын эргэн тойрон ундрагын их те сав газарт гээд тодорхой ингээд заагаад өгсөн. Гэтэл яг тэнд нь үйл ажиллагаа явуулж байгаа 26 аж ахуйн нэгжийн тэр 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуслах ёстой байтал нийтэд нь хамруулад 46 гарна ингээ бөөн бөөнөр нь цоцлоо айдсан. Тэрнээс болоод бас тэр уулын хайрга юм эсвэл яг бидний зааж өгсөн тэр бүсээс хол газар олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хүртэл бас зогсоодсон тийм нэг завхрал энд бас гарсан байгаад байгаа маа. Тэрийг бас бид нарт бүр нүдэрээ очиж үзээч гээд аж ахуйн нэгжүүд хүртэл хурж ирээд байгаа учраас бас нэг тийм завхралыг битээ гаргаад байгаа чи. Энийг өнөөдрөөс залруулаад тэр зүгээр яг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагааг нь явуулаа. Яг зааж өгсөн тэр гол мөрөн горих ундрагын их гэдэг тэр заалтаа бол цаашд нь хэрэгжүүлээд явна гэсэн байр суурийг баримтлаад өнөөдрийг хүрсэн шүү дээ. За гарамжиг шүү.